За сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд ерөнхийдөө 4 сарын төлөв байдал, ажил карьер, мөнгө санхүүгийн байдал нь ямар хөө байх нь вэ гэдэг уншлагын 4 сард ер нь маш их завгүй байх учраас урьдчилаад бичлэгээ оруулъя гэж бодлоо. Тэгээд та бүхэн маань 1 2 3 гэсэн дугаараас сонголтоо хийгээд бичлэгээ уншлагаа сонсоорой. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхэлье. За та хэдийн маань хувьд болохоор 4-р сар маань ерөнхий төлөв байдал бол юу юм бэ шүү? Унал босолт гэдэг шиг одоо нөгөө алдаа оноо аз завшаан ер нь хосолсон сар болно гэж харагдаж байна. Одоо ерөнхийдөө 3 сардаа болохоор ерөнхийдөө нэг жоохон сэтгэл санаа нь гондуухан, тэгээд ажил төрлөнд бүтэхгүй байгаад найдвар тавиад ингээд хүлээлттэй байгаад байгаа хүмүүс байна. Гэхдээ нөгөө одоо нөгөө маш их юм ядарсан гэдэг юм уу, эсвэл одоо нөгөө маш их юм хүлээлт цөхрлийг бий болгочихсон ийм хүмүүс одоо аахгүй юу. Тэгэхээр одоо нөгөө 4 сарын яг дунд 7 хоногоос буюу 2 дугаар 7 хоногоос ерөнхийдөө тэр бүх юм чинь шийдэгдээд маш их тийм баяр баясгалтай мэдээ сонсон, одоо нөгөө авахыг хүсэж исэн зүйлээ одоо сонсохыг хүсэж исэн одоо мэдээгээ, сураг чимээг бүгдийг ингээд хүлээж авах юм байна. Тийм учраас юу яах хэрэгтэй? Маш их тийм нөгөө нэг альва зүйлд одоо нэг юм үл итгэсэн одоо миний хүссэн юм ерөөсөө ингээд яг миний хүслээр болохгүй байна гэдэг ингээд гундаад байгаа энэ юугаа хатуурхалаа ер нь болсон дээрээ гэж шүү. За тэгээд нөгөө 4-р сарын 3-аас 3-р 7 хоногийн ихэнх үед бол нөгөө маш их тийм гайхалтай зүйл тохиолдсон. За юу одоо энэ нь болохоор нөгөө маш их тийм ерөөсөө тийм болон бүтэн гэж ерөөсөө огт бодоогүй ээжэтэл нөгөө гинтийн сайхан мэдээ сонсон. Гэхдээ нөгөө юу яах хэрэгтэй шүү. За аливаа зүйлийг нөгөө нэг маш их гайхалтай сайхнаар талархаж хүлээж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөнхийдөө нөгөө энэ 1-р группийг сонсож байгаа хүмүүс маань ерөнхийдөө хүнд жоохон талархаж мэдхгүй тэгээд нөгөө юу яа тийм ээ. Гомдоод л яваад идэм юм. Хий хоосон итгэл найдвар одоо баг өөрөө бүтэхгүй гэдгийг баг шахуу гадралцсан хэрнээ хий хоосон найдвар тавиад тэгээд нөгөө гомдлоод ингээд яваад идэг гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй мэн. За өөрийнхөө нөгөө замналыг нэг жоохон юу яах хэрэгтэй? Өөрчлөх хэрэгтэй гэж энэ. За одоо нөгөө замналыг өөрчлөнө гэдэг нь болохоор одоо яг та ямар нөхцөл байдлаар яг яаж амьдраад байгаа юм те? Одоо нөгөө яаж их хичээл зүтгэл гаргах ёстой юм? Яг өнөөдрийн төвшөнд ингээд нөгөө хичээл зүтгэл гаргахгүй тэгээд нөгөө альва нэг зүйлээс ингээд хоошоо шантарч суугаад ингээд байдаг бол одоо ерөнхийдөө нэг жоохон хөдөлмөрч дайчин одоо альва нэг зүйлээс айхгүй ичгүүгээр одоо нөгөө үзэл бодлоо илэрхийлдэг те одоо өөргөө дайчилдаг ийм байгаа чи гэдэг ийм мессеж гарч ишүү. За тэгэхээр та нар маань ерөнхийдөө юу яах хэрэгтэй шүү? Бодолцож үзээрэй гэж хэлэх гээд шүү. За тий. Тэгэд уг нь ингээд нэг хорвоо ертөнц бол өөрөөсөө чинь маш их тийм сайхан ивэлдэ багтаацсан байдгийн байна. Тэгэхээр та нараас нэг жоохон зүтгэл гаргах хэрэгтэй гэж байна. Одоо нэг сайхан утастай болох юм чинь гэдэг юм уу? Нэг сайхан унаат хэрэгтэй болох юмсан ч гэдэг юм уу? Ингээл нэг сайхан ус уучих юмсан, хоол идчих юмсан ингээд бодоод байгаа мөртлөө тэрэндээ ерөөсөө нөгөө тэв юмтай болохын тулд зорилгоо биелүүлэхийн тулд ерөөсөө өөрийгөө дайчилж өгөхгүй байна гэсэн юм юу яагаад шүү. За тийм мессеж гараад шүү. За тэгээд нөгөө юу ягаараа одоо тижээвэр амтан тай юм уу? Эсвэл одоо амтан авахыг хүсэж байгаа хүн байх юм бол ер нь бол маш их тийм өөрт чинь бол их тааламжтай байна гэж шүү. За тэгэхээр ерөнхийдөө одоо тийм бодолтой хүмүүс байгаа бол одоо эх 4 сарда юу яахгүй юу? Тэр нөгөө ямар амтан тижээх гэдэг байгаа юм те. Бараг энд нэг нохотой болъё. Одоо арчилж чаддаг болов яадаг бол гэсэн бодолтой хүмүүс бас юу яагаад байна? Байж гин. Тэгээд нөгөө юу язаа юу? Одоо энэ нөгөө миний саяны хэлсэн бүх зүйлийг одоо ингээд юу яа штэ тий биелүүлнэ штэ тийм ээ. Одоо нөгөө өөрийгөө дайчлаа штэ.
Тийм бол өстой нэрээ маш гайхалтайгаар нөгөө бүх ажил үйлдсэн юм чинь саадгүйгээр бүтнэ гэж шүү за. Тэгэхээр нөгөө өөрөө өөрийгөө дайчлахгүй ижиж одоо нөгөө нэг юм одоо баг хөдөлчөнд одоо тэнгэрээс баг нэг зүйл унаад ирэх юм шиг л тэгжил бодож сэтгэхэд нөгөө юу яаж чадахгүй байгаад байна л та. Вау, энэ өстой үнэхэр гайхалтай юу юм бэ? Өөрөө өөрийгөө дайчлах юм бол өстой нэрээ 4 сар болвол нэрээ ямар сайхан юм бэ? Амьдрал нэрээ өстой нэрээ ингээ заримдаа ингээл алдаа оноотой унаж босож явж исэн ч гэсэн өстой ийм сайхан байдгийн байх таа гэд ингээд баг нөгөө одоо жоохон нөгөө нэг ийм баярлаад нэг төвцээд нэг өөрийнхөө хүссэн юмыг авахаараа нэг ингээл хөөрж баярлаад дэгдэж дэрвэл өстой нэрээ хүн болгонд талархтаа илэрхийлэл хайртай шүү баярлаа гэл ингээл гүдэг шиг яг тийм сайхан юу ирэх юм бэ? Өгөөж буйн одоо тэр нөгөө маш их тийм хүссэн хүлээж исэн тэр бүх юм чинь эрен заяа. Тийм учраас өөрөөсөө жоохон юу гаргадаг. Энерги, эрчим одоо магадгүй одоо нөгөө энэ дээрээс нөгөө юу яагаад юм л да. Нөгөө хайртай дотны хүнээсээ салсан барьсан тэгээд нөгөө мартчихдахгүй байгаа тий. Тэгээд эсвэл одоо нөгөө ажлын хамт олон хамтрагчаасаа юу яатсан. Ажлаасаа одоо холдсон хөндийцэн ажлаа хийх хүсэлгүй болсон ч гэдэг юм уу. Эсвэл нь одоо нөгөө маш их тийм хүнийг ингээд их хүлээгээд ингээд байгаа хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө өөрөө өөрийнхөө зүгээс үйлдэл хий гэж байна. Тэгээд одоо нөгөө ямар ч нөгөө бүх юмн дээр арын тактиктай буюу бэлтгэлтэй бай гэж байна. Одоо нөгөө магадгүй та юу яах хэрэгтэй болчлоо л доо. Одоо нөгөө зүгээр ингэж жишээ хэлж байгаа шүү. За одоо нэг юм альва нэг ажил үйлсийг ингээ бүтээхэ байж итэл тэр ажил үйлс чинь болохоор нөгөө өөрийн чинь санснаар биш одоо нөгөө тийм болцсон шүү гэдэг юм мэдээг ингээ сонсчлоо гэхэд энэ болцсон бол надад дараагийн төлөвлөгөө байх хэрэгтэй. Дараагийн ажил, дараагийн сонголт одоо нэг юм одоо эсвэл нь одоо нэг ингэж тайлбарлая да. Одоо нөгөө зээл хууль хөдөлгөөд одоо нэг юм санхүүгийн байгууллага нэгэд нөө тань дээр ингээ зээл гарах боломжгүй байна гэдэг хариу хэлчихье заяа. Тэгэхээр нөгөө тэрэн дээр ингээ шантарч сууггүйгээр илүү өөр нөхцөл боломжийг судлаад ингээд нөгөө гарц гаргалгаад дандаа байдаг гэж шүү заяа. Тэгэхээр нөгөө нэг юм үгүй гэдэг чингүүт л унтраад яваад иж болохгүй гэдэг ийм мессеж гарч ийна. Тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй? Маш их ийм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй шүү. За дараагийн тактикта одоо эндээс нөгөө нэг иймэрхүү мэдээ хүлээгээд авчвал би дараад нь ингэнэ гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө нэг ингээд маш их юм юу байх хэрэгтэй юм байна. Тэгээд ерөнхийдөө ингээд юу яагаад вэ шүү. За өөрөө өөртөө нэг жоохон чадал хүч хураа гэж байна. Өөрөө өөртөө чадал хүч хураа. Тэгээд чадал хүч хураа гэдэг нь одоо сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэх одоо нөгөө хууль дүрм ном одоо юу гэдэг унших хэрэгтэй юм уншиж судлах. Тэгээд нөгөө альва нэг зүйлд ингээд дандаа тийм өөр юмсэг зүтгэлтэй байгаараа гэж байна. Тэгээл нөгөө ажил төрөл дээрээ ч гэсэн нөгөө юу яах хэрэгтэй? Зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгээл нөгөө муу юм холуур гэдэг шиг одоо над дээр нэг ийм ачаа дараа ирчих үедээ гэдэг нэг тийм юу бодолтой байж болохгүй заяа. Тэгхийн бол одоо нөгөө энэ сайхан өгөөжийг хүртэхийн тулд чи маш их юм чармаалттай байх хэрэгтэй шүү. За тэр цагт бол энэ 4 сар бол нэрээ үнэхээр өстой ярилтгүй гэдэг шиг тийм сайхан сар болно гэж юм. За юу. За тэгээд одоо болохоор нөгөө юуг нь үзэх яа. Ерөнхий төлөв байдал бол маш гайхалтай гарч ийн. Итгэл зүтгэлээ ингээд маш их сайхан гэрэлтэй гээгэнээр юу яагаарэ. Дэмжиж өөрөө өөрийгөө ингэж нэг сайхан эрчим энергээр юу яах хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг бас нэг юм агаар сайхан амсгалах хэрэгтэй буюу одоо нөгөө дотроо ингээд бочороод яваад иж болохгүй гэдэг мессежийг бас гаргаж ишээ за. Нэгэнт болоод өнгөрсөн тэр бүх зүйлийг зүгээр тэр орон зайд нь орхих гэж ишээ заяа. Тэгээд дараагийнхаа алхмыг хий. Гомдоод гундаад одоо нөгөө таг суучаад байна л да. Одоо илгээ тэврээл ингээл яг л нэг байрандаа. Үгүй чи дараагийн чинь боломж байгаад байна штэ. Энийг хийхгүй мүү тэрийг хийхгүй мүү гэд ингээд боломж хэлээд байхад л тэгэл ерөөсөө ингээд дотроо заач гэхгүй үйлдэл хийхгүй байгаад байна гэж шүү. За тэгэхээр энэ дээрээ ингээд нөгөө 4 сарыг маш гайхалтайгаар эхлүүлээрэ гэж захимаар байна.
За одоо ажил гараа юм. Тайлбараад өгнө. Одоо нөгөө нэг юу яагаад вэ? Ажил карьер дээр болохоор нөгөө юу юм бэ л да. Та бүхэн маань одоогоор нөгөө нэг жоохон амралтаа байгаа мó эсвэл ажил хийх сонирхлоо жоохон нөгөө гэр бүлсэг тал руугаа байгаад шүү. За гэр бүлсэг найз нөхөрлөл тэр бүх юм лугаа нөгөө түлхүү анхаарлаа хандуулад буюу одоо нөгөө ажил дээрээ ажил гэхээсээ илүү ер нь юу яагаад вэ? Гэр бүл тал руугаа найз нөхд тал руугаа тийм юутай энергитэй сар болж өнгөрөө шүү. За энэ нь болохоор нөгөө ажил төрөл хийгээгүй ажиллаа хайж байгаа ч гэдэг юм уу эсвэл нь ажлаасаа одоо чөлөө амралт авчихсан иймэрхүү тийм хүмүүс юу яаж ийн сонсож ийн. Тэгэхээр одоо нөгөө үнэхээр сайхан маш их юм тав тухтай тийм орчинд болвол байна гэж юм. Тэгэхээр нөгөө яг хуу энэ гэрээсээ ажил төрлөө хийгээд идэг ч хүмүүс бас байж магадгүй. Тэгээд нөгөө юу яагаад энэ заа юу одоо нөгөө ажил төрөл хайж байгаа хүмүүсийн хувьд болохоор нөгөө юу яах юм бэ? Утгагүй нөгөө нэг тийм маш их юм юутай ажлын тийм санал ирэн заяа. Гэхдээ нөгөө би өстой нэр амар удаан ингээ ажилгүй байцсан юм чинь юу яая да. Ямар ч ажил байсан яадгийн зүгээр ингээд санал тавьсан одоо баг дуудаж байгаа л бошгонгүйгээд очиж гэдэг байр суурнаас хандаж болохгүй шүү заяа. Тэгэхээр нөгөө зөвхөн яг миний нөгөө цаашдаа урт удаантаа хийх ажил алба мөн үү гэдгийг айгүй сайн бодолцож хөдлөөрөө гэдэг мессеж бас гарч яаш үү за. Тэгээд нөгөө магадгүй нөгөө томилтоор явах гэж байгаа эсвэл энэ нөгөө ажил албаа бараг сольж байгаа хүн бас байгаад байна. За тэгэхээр нөгөө яаран шийдвэр гаргасан юм уу эсвэл нь нөгөө өөрөө нэг жоохон алдаа тутагт гаргаснаас болоод юу яасан бэ? Ажил албаа сольж байгаа хүмүүс бас байгаад байна шүү за. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон бодлогошроод за энэ настай дэмийч үлдлий ч үдээ ажлаа сольж вердгүү яг би өстө тэгтэл нэг тийм алдаа гаргачлаа даа гэд ингээд жоохон хямраад ингээд юу яагаад байгаа хүмүүс байгаад байна. Хямраад нөгөө шаал дэмийчтэй миний л буруу болчлоо. Уг нь ч өстө нэрээ энэ уг нь их сайхан надад их зөгцдөг тийм ажил алба байсан шүү гэд бодож байгаа ч хүмүүс байгаад шүү за. Тэгэхээр нөгөө энэ дээрээ одоо нэгэнт ингээд ажил төрлөө солиод одоо нөгөө нэг хаалга хаагаад ингээд гарсан бол одоо нэг айхтар ингэж хямарч барих шаардлага байхгүй гэж шүү заа юу. Тэгэхээр бүр тэртээ тэргүй одоо нэг хаалга хаагахад нөгөө хаалга нэгддэг гэдэг чинь тий. Яа харахгүй өстө маш гайхалтай үе таалга нэгднэ гэж юм. Тэгэхээр энэ дээр нэг тийм айхтар хямраадал ингээд өөрөө өөрийгөө зовоогоод байх ямар ч хэрэг байхгүй гэж шүү за. Юу яа гэж юм. Одоо энэ дээр бас нэг юуны нэг домын арга маргач гэдэг юм уу? Одоо заслам хийлгээд байгаа ч гэдэг юм уу? Нэг тиймэрхүү одоо нөгөө юм хийлгэх гээд байгаа ч хүмүүс бас байгаад байгаа шиг байна заа юу. Одоо нөгөө миний юм ерөөсөө л огт болохгүй байна. За ямар ч хэсэг нэг заслам хийлгээд ингээ та гэдэг ингээд амар зорьсон хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зорьсон тэр юм чи одоо үнэхээр тэрийгэ хийлхий баригээд ингээд бодож байгаа бол энийгээ бол хийлгэх нь зөв гэж юм заяа. Тэгээд нөгөө өстой өргөс авсан юм шиг л одоо ингээд нөгөө маш их юм хямртай золботойгоор нөгөө юу лөө дайраад л орондоо гэдэг ийм эрчим энерги аваад ингээд их гайхалтай болно гэж шээ заяа. Хэрвээ ингээд нөгөө заслуулыг хийлгэх гэсэн хүмүүс байх юм бол үнэхээр гайхалтай одоо ерөөсөө юунд ч санаа зовхгүйгээр ингээд ийм одоо нөгөө гадна орчинд одоо нөгөө юу ч болж исэн одоо хэл лам хэрүүл тэмцэл одоо нөгөө бүх юм ингээд болж исэн ч гэсэн өөрөө ингээд юу ч болоогүй шиг маш их юм амгалан тайван ингээд нөгөө хамаг тэр аюул саад бүхний нөгөө юунаас тэр дайралтуудаас одоо юу ч болоогүй юм шиг ингээд амгалан хамгаалагдсан байгаагаар бол ингэж харагдчихээн заа юу. Тэгэхээр та нар маань одоо юу яасан хүмүүс байж магадгүй одоо гал нурын жилдээ заслуулыг хийлгцсэн хүмүүс байж магадгүй. Тэгэхээр ийм гайхалтай энергитэй ингэж харагдчихэж шүү. За тэгэхээр нөгөө альва зүйл тэр нөгөө сольсон барьсан тэр нөгөө гарсан барьсан тэр өнгөрсөн үүлэндээ бити санаа зов гэж шүү. За яа.
Нэгэнд тэгэл нэг хаалгадвал нөгөө хаалга эргээд нэгддэг. Ийм л учиртай гэж байна. Тэгээд нөгөө заслын үйл хийлгээгүй буюу хийлгэх гээд хүсэж байгаа хүмүүс бас байж магадгүй шүү. За. Тэгэхээр нөгөө хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол энэ бол маш гайхалтай гэж байна. Тэгэхээр энийг ингээд та бүхэн маань бодож болгоно бизээ гэж байна. Тэгэхээр ажил карьерийн хувьд болохоор нэгдүгээр группыг сонссон хүмүүсийн хувьд энэ байна. За тэгээд одоо мөнгө санхүүгийн ерөнхий төлөв байдал нь 4 сарда ер нь яах нь вэ гэдгийг харъя. Вау. Маш гайхалтай өстой нэрээ. Жинхэнэ өстой нэрээ үзэлтгүй гэдэг л нэг тийм юу гарч ийн да. Маш гайхалтай. Одоо мөнгө санхүү бол 4 сард бол юу яах юм бэ? Их сайхан өгөөчтэй ийм юу байх юм бэ шүү. За. Нөгөө юу яадаг ч тийм альва нэг зүйл нэг юм шидтэн одоо нөгөө нэг бэрт гарч ирээд нэг хүний хүслийг биелүүлдэг гэж нэг тийм үг байдаг ч тийм. Тэгэхээр яг тэр бэрт гарч ирсэн юм шиг тэр хүслийг чинь биелүүлэх хэмжээний тийм асар их тийм юу гарч ирэн заа юу. Мөнгө санхүүгийн хувьд бол гайхалтай зүйл тохиолдно. Хамгийн гол нь болохоор нөгөө юу яах хэрэгтэй шүү. За. Өөрөө нэг жоохон үйлдэл гаргах гэдэг шүү. За юу. Одоо түрүүнээс хойш нөгөө 4-р сарын төлөв байдал дээр ингээд өөрөө зүтгэлтэй бай, өөрөө инк гэдэг хэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө яг тийм юу яачих. Өөрөө нэг жоох юм үйлдэл гаргаад тэгээд нөгөө залбирал үлдээд гэдэг юм уу. Одоо нөгөө өөрөөсөө л нэг тийм эрчим энерги зөв тал руугаа эргүүлсэн байдлаар юу яах хэрэгтэй шүү. За. Гаргах хэрэгтэй шүү. Тэгжээж өстө үнэхээр гайхалтай. Энэ 4 сар бол үнэхээр юу юм бэ? Асуудалгүй сар болох юм байна шүү. За. Тэгэхээр энийг ингээд нэг сайхан та бүхэн маань бодож болгоно бицээ. Үнэхээр гайхалтай ярилтгүй. Тэгээ хамгийн гол нь өөрийнхөө эрчим энергийг зас. Тэгэхгүй бол ингээд өөрийн чинь тойроод бүх юм эргэлдээд байгаа байхгүй юу? Одоо нөгөө амар гоё ажил алба, амар гоё энерги эрчим, амар гоё тэнгэрийн хишиг өгөөж сайхан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, найз нөхдийн баяр цэнгэл, хүлээсэн тэр сайхан ирэх ёстой мэдээ ингээд бүх юм ингээд өөрийн чинь тойроод бүх сайн сайхан эргэлдээд байхад тэрийг ингээд өөрөө зүтгэл гаргаж авахгүй байна гэдэг байгаа байхгүй. Өөрөө эсвэл нэм их сайхан аз жаргалын бүх юмд ийм дургу юм уу? Яагаад энийг ингээд хүлээгээд аваач ээ, энийгээ тэгээч ээ гэд ингээд байхад яагаад ингээд нөгөө ямар ч тийм сонирхолгүй юм шиг ингээд байгаад байгаа юм бэ гэж би бараг хэлээ шүү. За юу. Тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй шүү. Энийг ингээд нөгөө маш сайхан юу яагараа за. Бодороо за юу. Ёо хоолоо. За тэгээд юу яан шүү. Ер нь бол ингэх юм бэ. Одоо зайлшгүй нэг тийм нөгөө баг ингээд нөгөө 6 дахь метр хүн асар өндөр хөвчсөн хүнтэй баг уулзах бах та бүхэн маань. Уулзах нь эсвэл уцаар яриад гэдэг юм уу. За энийгээ ингээд өгөөч, тэрийгээ тэгээд өгөөч гэд ингээд ярилцах юм байна заа юу. Тэгээ тэрий бол их гайхалтай. Түрүүн бас нэг тийм нөгөө заслан ном хийлгэх барихтай холбоотойгоор нэг тийм гараадсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ бол тий харахгүй нөгөө 6 дахь метр хүн маш өндөр хөвчсөн тийм хүнтэй бол зайлшгүй уулзалтнаа гэдэг юм юу гарч ирж шүү. За мессеж гарч ирж байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Магадгүй нөгөө үүлээ даатгцсан байж бас магадгүй шүү. За юу. Тэгэхэд бас яг ингэж толдогддог. Одоо нөгөө юмаа даатгцсан хүмүүс нэг юм сэтгэл амгалан ингээд за би ардаа нэг юутай юм чинь хамгаалттай нөгөө харсан даасан тэнгэр гэдэг ярьдаг шүү дээ тийм ээ. Яг тэр шиг нөгөө харсан даасан тэнгэртэй юм чинь одоо юунд ч санаа зовохгүйгээр зөвхөн урдах юмаа хийя гэд ингээд нөгөө бүх юмаа ингээд төлөвлөөд барьж авч байгаа хүмүүс бас байж гин. Тэгээ та нартай их амжилт хүсье гэж би хэлмээр шүү. За үнэхээр гайхалтай. За одоо юу анхаарах вэ гэдгийг хэлээд өгье. Тэгээд ерөнхийдөө 1-р группийнхаа уншлагыг өндөрлөё гэж байна. За та нар маань одоо нөгөө юу анхаарах вэ гэдгийг хийн штэ тий. Тэгэхээр нөгөө нэг аливаа зүйлийг дандаа дэнсүүл нөгөө юу яаж болохгүй гэдэг шүү. За нөгөө дэнсэлж болохгүй гэж байна. Харуу цагаан уу эсвэл үнэн үү худлуу эсвэл өхөө сэхүү гэдэг шиг тий. Нөгөө нэг тийм эсвэл энтэй эргэж эвлэрэхгүй юу гэ дандаа нэг юм нөгөө хоёрдмол байдлаар аливаа зүйл бити хандаа гэж юм.
Шийдсэн бол шийдсэн, итгэсэн бол итгэсэн, найдсан бол найдсан шигэ бай гэж шүү за. Тэгэл яагаад энэ ингээд нэг юм сонин анхааруулга гараад ирвэ. Их сонирхолтой юм да. За дахиад хөзөр татъя. Энэ яагаад юм болж ирсэн бэ? За. Гайхалтай их зүйл мэдрэмж тэр бүх юм угаасаа зөв эргэлттэй байна гэж яах юм. Зөв эргэлттэй байж яхад яагаад өөрөө ингэж ийм гундуу тонуу байна вэ? Тэгж болохгүй нөгөө энерги эрчмээ нэг сайхан ингэж нэг ийм цацаад дэлгэрүүлгээд би хэлээдсэн шүү дээ, тэ. Яг тэрэн шиг юм сайхан гэрэлтэг эгээтэй бай гэдэг мессеж гарч ирж шүү за. Энэ дээр их туйлыг анхаарах хэрэгтэй. Одоо өөрөөс чинь бүх юм шалтгаалж ийна л гэдээсэн шүү дээ, тэ. Өөрөөс нь бүх юм шалтгаалж байгаа учраас одоо нөгөө энерги эрчим тэр бүх зүйлээ юу яах хэрэгтэй шүү за. Сэргээж ингэж нэг юм зөв тал руугаа нөгөө зөв бодолтой бай гэж ярьдаг шүү дээ, тэ. Зөв бодолтой бай, зөв хүн бай гэд нөгөө юу яадаг шүү дээ. Анхааруулга байдаг шүү дээ, тэ. Тэгэхээр яг тэрэн шиг нөгөө юу яа. Зөв хүн байгаараа гэж юм. Тэгвэл ингээд нөгөө хорвоо дэлхий одоо нөгөө үнэхээр гайхалтайгаар бэлхээ өгнө гэж юм. Энэ бол өстой үнэхээр юутай шүү за. Их юм юу тод анхааруулга гарч ирж байна. Тэгэхээр нөгөө өөрөө өөрийгөө нэг юу ягаарэ. Өөрөө өөртөө ярилцээд үзсэн юу. Хинийх нь зөв байсан, хинийх нь буруу байсан ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө тэрэн дээр ингээд гараад ирсэн үлийг өөртөө нэг жоохон дүгнэлт ич. Би одоо тэгэхэд тэгдгүү байж дээ. За би нэг ингэцэндээ гэд ингээд нэг юм яаруу адгүй байсан даа ч гэдэг юм уу. Эсвэл би хэлэх ёсгүй хэлцэндээ ч гэдэг юм уу. Гомдох ёсгүй хүний гомдооцсондоо ч гэдэг юм уу. Ингээд нэг юм яг юунаас эхэлсэн бэ гэдгийг санаад ингээд нөгөө бүх зүйлийг игээн дэлгэр болдог гэж шүү за. Ийм анхааруулга гарч ирж байна. За тэгээ та бүхэнтэйгээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Та нартай одоо энэ үртэл ингээд сонссонд баярлалаа гэж хэлье. За ингээд 20 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За манай 2 дугаар группийнхны хувьд маань болохоор 4 сар болвол өстой үнэхээр гайхалтай ярилтгүй тийм юу сар болох юм байна. Тэгэхээр нөгөө альва нэг зүйлд одоо нөгөө зовсны эцэст жаргана гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ, тий. Яг тэрэн шиг нөгөө зовсны эцэст одоо хүлээсний эцэст гэдэг шиг өстой бүх юм ингээд гайхалтайгаар ингээд өөрийн чинь талд одоо бүх тийм маш гайхалтай шийдвэр бол гарна заа юу. Одоо нөгөө буруутгал хүлээж ирсэн бол өөрийн чинь буруу биш болно. Одоо нөгөө талын буруу ч гэдэг юм уу те. Ингээд өстой үнэхээр ийм ярилтгүй юм гайхалтай сар болно. Тэгээд өөрөө болохоор маш их тийм хүч чадалтай, сэтгэл зүйн хувьд өндөр ийм юутай хүн байгаад шүү за. Сэтгэл зүйн хувьд одоо нөгөө эрчим энерги өндөртэй альва нэг тийм асуудал тэгж амар амархан ингэж унаад хугараад ингээд идэггүй. Тийм нөгөө сэтгэл зүйн бидтаа гэж хэлнэ шүү за. Ийм хүн учраас одоо нөгөө хорвоо дэлхий бол эний чинь нэг асар их өндрөөр үнэлж гин гэж шүү за. Одоо нөгөө хүн ингээд одоо яг хүний амьдрал чинь их сонин шүү дээ. Тэгээ нөгөө жаргал зовлон илжилж идэг. Тэгэхээр нөгөө жаргасан ч нэг зангаараа, зовсон ч нэг зангаараа гэдэг шиг яг тийм хүмүүс байгаад шүү за. Тэгэхээр нөгөө альва зүйлд бол нэг тийм амар бусдад нөгөө нэг юм муу юм хийж байгаагүй, хар буруу санаж байгаагүй хүн гэж би баг хэлнэ. Энэс тэ үнэхээр гайхалтай. Тэгэхээр нөгөө зөв явсны чинь шагнал одоо 4 сард ирнэ гэж би хэлэх гээд шүү за. 4 сард бол яа харахгүй өстой. Бүх юм чинь сайхан жигдрээд ирнэ заа. Өмнө нь бол нөгөө үнэн худал ээлжилсэн хорвоо гэж жаргал зовлон ээлжилсэн хорвоо гэдэг чинь хар цагаан тэнслээд ингээд яваад исэн байгаад шүү за өөрийнх нь хувьд. Тэгэхээр нөгөө юу юм 4 сарыг бол үнэхээр үзэлтгүй сар гэж би баг хэлнэ. Тэгээд яг нөгөө өмнө нь болохоор нөгөө юу яасан хүмүүс байгаад байна. Гэр бүлээсээ салсан. Тэгээд дээр нөгөө нэг юу яасан хайртай хүнээсээ эсвэл үерхэж яагаад нөгөө хүнийг ингээд нэг өөрийн таниад за болидоо гэд ингээд бэлждэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэрэн шиг нөгөө нэг юм өөрөөсөө явуулж болохооргүй хэмжээний тэр их үнцэнтэй зүйлийг одоо тавьж явуулсан хүмүүс сонсож байна. Тийм учраас нөгөө ингээд тавиад явуулсан
тэр бүх зүйлийг даваад гарцсан учраас юу яаж байгаа юм бэ шүү. За хорвоо ертөнцийн ингээд нөгөө гайхалтайгаар ингээд өгөөж бэлгээ ингээд өгж гинэ гэж шүү. За юу. Тийм. Ингээд нөгөө нэг бүх юм ингээд нэг сайхан дэлгэр тэгш болно гэж юм. Тэгэхээр маш их сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байна да. Үнэхээр гайхалтай баяр хүргье гэж хэлчмээр тийм гайхалтай сэтгэл зүйн өндөр юутай бэлтгэлтэй тийм хүмүүс байгаа юм. Тэгээд нэг альва нэг юм юу ч болж исэн нэг тийм юу яд хүмүүс байдаг шүү дээ тий. Хугарч нуграад унаад идэггүй. Вау, өстой гайхалтай. Энэ өстой үнэхээр юу ч ярилтгүй тийм сайхан төлөв бууж байна. Ямар сайхан юм. За ерхий төлөв байдал дээр бол өстой илүү дутуу дахиад нөгөө ярий ч гэсэн хэлий ч гэсэн ерөөсөө нэг тийм бүх юм нь гайхалтай гэж гарч ирж байна. Тий, өстой маш их юм хүчтэй чадалтай. Одоо нөгөө 4 зүг 8 зохис гэдэг штэ тий. Яг тэрэн шиг одоо нөгөө зүүн баруун зүгээс заяа ялангуяа их өгөөж юу ирэн шүү за. Өгөөж инрэл тавилан ирэн заяа. Тэгээд нөгөө юу яах хэрэгтэй шүү за. Одоо ажил алба сонгоод явах гэж байгаа болвол эсвэл орон нутаг солих гэж байгаа болвол нь шүү дээ. Юу яах хэрэггүй шүү. Баруун урд зүг рүү болвол ерөнхийдөө зүг нь бол таарахгүй шүү заа юу. Тэгэхээр нөгөө нэг юу ягаараа. Хамгийн өгөөжтэй зүг чиг гэх юм бол юу яхаар юм бэ? Баруун хийгээд зүүн зүг. Өөрт нь их өгөөж ивэлээ өгөн заа юу. Тийм байгаад байна. Тэгэхээр нөгөө баруун урд зүг рүү нөгөө ерөнхийдөө нэг жоохон юутай зүг гэж хэлээ шүү заа. Өөрт чинь тохиромжгүй буюу одоо нөгөө баруун урд зүгээс нөгөө ирсэн хатуурхалтай гэж бас юм гараад шүү заа. Тэгэхээр нөгөө хатуурхал гэдэг нь болохоор нөгөө юу шүү. Нөгөө хүний нөгөө муухай зөвхөл занал ирсэн зүг гэж би баг хэлээ шүү за. Тэгэхээр нөгөө нэг тэр зүгийн тэр муухай дээр хатуурхал юмыг юу яах хэрэгтэй юм шүү за юу. Нөгөө юу лээ. Таслуулж хамгаалалтаа зэхүүлж явмаар юм байна за. Тэгэхээр нөгөө альва нэг зүйлд нөгөө юу яаж болтгоо гэл ам гарч болтгоо гэд хүмүүс ярьдаг штэ тий. Яг тэрэн шиг нөгөө нэг юу яах хэрэгтэй юм шүү за юу. За тийм юмны юм ирэн ч гэж юу байдгийг, ингэн ч гэж юу байдгийг ингээд нөгөө юу яаж болохгүй. Томорч болохгүй гэдэг юм уу? Ам гарч болохгүй шүү за. Тэгээд нөгөө тийм юмд итгэдэггүй тэр угаасаа тэгэлээс тэр муу яадгийг би тэрний одоо хэлсэн үгээр явахгүй, тэрний хэлсэн шиг амьдрахгүй, тэрний хэлсэн шиг би алдахгүй онохгүй гэж ингэж явж байгаад ерөнхийдөө нөгөө нэг юу яасан. Алдсан онсон буюу одоо нөгөө салсан сарнсан гэж би түрүүн яриад штэ тий. Тиймэрхүү хүмүүс байгаад байна. Тэгээд дэмлэг домлого дээр шүртэл очиж исэн. Одоо зүг зүгээр ээж байгаа л одоо нөгөө ерөөсөө л би нөгөө өөдөлтгөө гэдэг юм уу? Одоо нөгөө юу нүгдээд байгааг нь мэддэхгүй бүр нэг юм амар хүнд юм өвчин зовөр байхгүй ирнэ л нэг юм шаналгаатай байгаад байдаг. Одоо амьсгалд авцдаг, барьдаг, ууц нуруу өвддөг, барьдаг. Тэгээд эсвэл би хаан дээр нэлдэг боссын тэр нөгөө юм гараад идэг. Тэ яг иймэрхүү нэг юу байгаад шүү за юу энэ хүмүүсийн хувьд. Тэгэхээр та нар маань нөгөө юу яахгүй да. Ховын уншлаг аваад нөгөө тэр нөгөө яг ямар утга учраас энэ ингээд нөгөө 4 сарын төлөв байдлыг үзээд байгаа шүү дээ. Тэгж яхад яагаад ингээд тэр баруун урд зүгийн гэдэг юм хатуурхал гарч ирээ. Тэгээд яагаад ингээд би хаана ингээд ерөөсөө хүнд өвчтөө биш мөртлөө ингээд амьсгалж чадахгүй ингээд боогтмол байгаад байна вэ гэдэг нэг юм юунууд байгаад ишээ. За тэгэхээр нөгөө энийг нөгөө маш олон хүн үзэж байгаа учраас нөгөө юу яагаад байгаа байхгүй юу? Ховын уншлага дээр нөгөө илүү юу тодорхой гарч ирнэ шүү. За тэгээд ховын уншлага авах юм бол та бүхэн маань авч болно. За тэгээд юу юм бэ? Одоо ингээд 4 сарын төлөв байдал бол гайхалтай юм байх нь. Тэгээд нөгөө саяны гарсан тэр анхааруулгуудыг ерөнхийдөө юу яах хэрэгтэй шүү. За тэгээд нөгөө нэг юу яадаг штэ тий нөгөө энэ түрүүн бас нэг тийм тижээвэр юунууд амтан тижээх гэдэг байгаа юм уу эсвэл тижээдэг ч юм уу тиймэрхүү байх юм бол юугаа их сайхан тижээвэр амтнаа нэг жоохон юу ягаараа за хайр инэрлээ өгөөд тэгээд нөгөө амтан хооллож барих ерөөсөө л ингээл нөгөө өөрөөсөө өөх тэр нөгөө жижигхэн сэтгэлийн ч гэсэн тэр жижигхэн өглийг ингээд
заавал ингээд өгөөд яваад байгаараа заа юу. Одоо нөгөө бусдад нөгөө буян бол гэд баг хэлчмээр юм шиг тий. Өөрөө чадал нь байна, хүч нь байна. Гэхдээ нөгөө санаачлах нь алга гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө санаачлахтаагаар нөгөө юу ягаараа амтэн гэдэг чи одоо нохоо байж болно, муур байж болно, одоо жигүүртийн шувуу, одоо тижээж одоо юу байж болно. Тэр бүх амтныг л одоо ингээд юу яах хэрэгтэй. Тижийн тэтгэх хэрэгтэй. Бүгдийг аваад гэртээ тижээ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тижийн тэтг гэдэг нь болохоор нөгөө нэг удаа ч гэсэн ингээд нэг хоол аваад ингээд хоолждаг тий. Одоо тэр жигүүртийн шууд чинь одоо тэнгэрээр нисэж байгаа ч гэсэн зоогоо өртөхтэй газар дээр ирдэг байхгүй юу. Тэгэхээр яг тэр газар дээр ирж тэр хоол ундаа ингэж хайж байгаа тэр их тавиланд нь ингээд нөгөө гараасаа ингээд нэг юмаа ингээд цацаад юу яах хэрэгтэй. Өргөл үлээ өрг гэж шүү за. Тэгээд ер нь их сайхан юу там байна өө. Өөр болвол нэг тийм юу хэлээд яагаад ах юм бол байхгүй байна. За ажил карьерийн хувьд яах нь вэ гэж хараад. Ёо, энэ ажил карьер мөрөөр өвдөстэй ямар ч асуудал алга. Гэтэ нөгөө нэг жоохон юу яагаад заа юу. Эрэг бай гэж байна. Эрэг сайхан. Халуун дулаан уур амьсгалтай. Халуун дулаан үхтэй. Цогтой золбоотой нүүрэндээ нэг юм инээд баясал тодруулан ажил гэж шүү заа юу. Өөрөө эрчтэй хүчтэй ажилдаа сайн мундаг ийм байж болно заа юу. Гэтэ нөгөө маш гайхалтайгаар энерги одоо нөгөө хамтран ажиллагсдгийг гэж хэллээ шүү за. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэй эрэг энерги түвэ гэж юм. Одоо нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс нэг юм амар юм сөрөг энергитэй байгаад байвал нэг юм таагүй байгаад байдаг шүү дээ. Одоо нөгөө бүр юм айгүй тийм хэцүү байгаад байдаг байхгүй юу? Ер нь бол тэгэхээр нөгөө өөрөөсөө их сайхан дулаахан энерги гарга гинэ. Маш дулаахан энерги гарга гэж. Тэгээд нөгөө угаасаа ив найрамдал ирнэ гэж юм заа юу. Одоо ойлголцсон гэсэн үг шүү за. Одоо ерөөхдөө нөгөө ажил албанаас болоод ам зөрчсөн барьсан одоо бие биенлугаа ингээд шилбэлзээдэл одоо ингээд хоёр биенээ үцгээ байцсан тэгэл нэг эн тэнд ингээд олон толгоор яриад л үл тоогоод л за энтэйч амьдрэнгүй ч амьдрын энтэйч ажилласан энтэйч ажиллаагүй ялгаа байхгүй гэдэг байдлаар ингээд хямсганаад ингээд юу яагаад гэж болохгүй юм шүү за. Вау. Тэгжээж та үнэхээр гайхалтай. 4 сарын юу ажил карьер одоо нөгөө юу яана гэж шүү за. Нөгөө юу яана гэж байна. Одоо ажлын тэр нөгөө гэрээ хилцэл амжилттай болон заяа. Одоо нөгөө одоо томилтоор яваад эсвэл нэг ажил бүтээх эсвэл тэр нөгөө компани нөгөө тэр нөгөө альва тэр нөгөө нэг зээл хууль авах эсвэл томоохон хөрөнгө оруулалт хүсэх, томоохон хилцэлд ингээд нэг юм дэмжлэг хүсэх барих тэр бүх юм чинь ингээд юу яана гэж байна. Бүтнэ гэж юм заяа. Тэгвэл хүртсэн өгөөжөө нөгөө юу яаж болохгүй шүү за. Ганцаараа тэрний нөгөө бүх хишгийг өөртөө юу үлдээж болохгүй гэж байна. Өчөөхөн багангийн ч гэсэн таны дор баг байжж та нөгөө ойр ганцаараа ингээл ажиллаад зүтгэл ингээл яллал ингээл яваад байгаа юм биш гэж шүү за юу. Тэгэхээр нөгөө өчөөхөн хэсгийн ч болтугай нөгөө өөрийнхөө багийнхан дөгөөрөө гэж байна. Баг байжж тэгтээ нөгөө яагаад ингээд нөгөө баг байж карьер өсч ажил явдаг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ гэж байна. Тэгэхээр нөгөө найрсаг түрүүн би хэлсэн шүү дээ тий. Нөгөө ийм жохон юу яагаад та энерги сайхан болгоодох найрсаг байгаад эвлэн нэгдээдэх ингээд шимсганж барьж ингэхгүй тэхгүй болохгүй шүү. Ийм хүүтэн царай гаргаж болохгүй энэ төргээ түрүүн би нэг ингээд хэлээдсэн шүү дээ. Яг тэрий чинь батлаад ингээд юу яагаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тавган дээрх дахиагаа хувааж идэл гэсэн үг ер нь бол яг ингээд тайлбарлаад хэлчихье за. Тэгээд нөгөө өөрөө ингээд маш их юуг л аваад ах юм. Өгөө жишгийг өөрөө өөртөө ингээд хураагаад ингээд нуугаад байгаа мөртлөө нөгөө тусламж дэмжлэг хүсээд ирж байгаа хүнд нөгөө юу яаж чадахгүй байна. Шудраг хандж чадахгүй байна гэж байна. За юу. Тэгэхээр нөгөө юу яахгүй шүү за. Маш их тийм шудраг хандаараа тэгээд
би одоо нэрээ хаач байсан би хизээж би нөгөө доошоо ордог хүн биш, унтардаг ингэдэг хүн биш. Энэ ажил карьер байсан ч гэл би ингэ чинь байхгүйсэн ч гэл би буцаад л ингэ чинь гэдэг ийм бардамнал бол хит юм юу байгаад шүү. За тэгэхээр нөгөө бардамнал эгогоо жоохон дарнуудаа гэсэн мессеж гарч байна. Тэгээд энэ нөгөө юу яагаад ах юм? Ажил карьерээ чи үзэхээр ажил карьер чинь бол юу гэдэг наа? Ямар ч асуудал алга гинэ. Ажил карьер чинь бол асуудалгүй ингээд өрнөөд ингээд явчихна гэж шүү. За бүр ингээд ажил карьер асуудалгүй явна. Харин тэр хүлээж байгаа хүн дээрээ оч гэж юм. Одоо ижи аав юм уу? Нэг тийм настаа намтай одоо тэр удам угсааны чинь хүн байдаг юм уу? Өөрөө ч нүсгсэн хүн байдаг юм уу? Нэг юм юута нэг хөөрхөн ганцаараа ингээд нөгөө өдрийн турш ингээд ганцаараа юм бодоод гэдэг юм уу? Одоо ингээд сууж байгаа нэг тийм хөгшин хүн байгаад шүү. За тэгэхээр энэ удам угсааны чинь хүн байж болно. Эсвэл одоо өөр босод одоо нөгөө өөрт чинь нэг юм сайхан энерги ивэл ингээд нөгөө хүн дээр ингээд очихоор нэг юм амар гоё юм нэг энерги эрчимтэй нэг юм дулаан халуун талаа энергитэй нэг очихыг хүсээд байдаг нэг юм айл гэж байдаг шүү дээ. Яг тэрэн шиг. Гэхдээ нөгөө биенийг болохоор юу гэж хэлнэ? Бараг төрсөн гэр орон чи юм шүү, аав чи юм шүү гэд бараг хэлчмээр ч юм шиг. Эсвэл нөгөө удам угсааны чинь аавын чинь талын нагц нөгөө аав гах мах чинь ч юм уу те. Нөгөө нэг тиймэрхүү хүмүүн дээр ингээд зориод оч гэж юм. Одоо нөгөө юу гэж хэлэх гээд шүү. За. Мөнхийн бас хорвоо штэ. Нас тогтсон хүн дээрээ нөгөө хүлээлт үүсэхгүйгээр сайхан ингээд нэг тийм зорж очиод сэтгэлээ ингэж дэвтээдэг нөгөө анс жаргалтай явж байгаагаа илэрхийлдэг те. Энд нэг тийм юутаал хүн байгаад байна да. Их хүлээлт үүсгүүлчихсэн хүн байгаад шүү. За тэгэхээр нөгөө ажил карьер дээр бол бити юу яа гэж санаа зов гэж шүү. Ямар сони юм бэ юу? Сонирхолтой бүр. За ямар ч хэлсэн нөгөө нэг юу ягаарэ. Энэ хүн нөгөө ямар утга учиртай хүн юм яадлын гэдгийг одоо санахгүй мэдэхгүй байгаа бол хувийн уншлага та нар минь авч болно шүү. За тэгээд нөгөө мөнгө санхүүгийн байдал бол ямар хуу байх нь вэ гэдгсэн чинь. За энэ нөгөө нэг юу яаж байна? Мөнгө санхүү дээр бол нэг тийм юу яах хэрэггүй л гэж. Мөнгө санхүү дээр нэг тэгж айхтар санаа чилээх хэрэггүй гэж шүү. За мөнгө санхүү дээр бол санаа чилээхээсээ илүү түрүүний нөгөө нэг гараад ирсэн нөгөө гэр орон дээр очих хэвээр хүмүүс тэр очих хэвээр юм шүү гэд ийм нэг анхааруулга гарч ирээд байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө яг энэ анхааруулгыг юу яах хэрэгтэй гэж байна. Хүлээж аваад төрсөн гэртээ оч төрсөн нөгөө өссөн төрсөн голомтой эрэг гэдэг мессеж гараад байх ямар сони юм бэ? Одоо эсвэл нөгөө нэг ийм сайхан мөрөн дулаан болоод ингээд нэг ийм сайхан бараг нөгөө нэг ийм намраар гарсан юм шүү. Бараг тэр нөгөө өргөө гэр орон нутгаараа нэг намар цагт очиж исэн юм уу? Нэг тийм гондоо үед очсноос хойшоо ерөөсөө нэлээд олон жил очоогүй юм шүү. Яг ерөнхийдөө нэг тиймэрхүү ямар сони юм бэ? Дээр л нэг юм нутаг ус юуны голомтын тийм нэхэл юм чигэл юм хатуурхалж юм шиг нэг юм юу яагаад ах юм. Тэгээд нөгөө гэрээс нөгөө юу түрүү бас нэг салсан саринсан гэж гараадсэн шүү дээ тий. Тэгээд нэг салсан саринсан хүн ингээд нөгөө гомдож тунжихаж явцсан юм шиг тий. Яг тиймэрхүү нөгөө юу гараад ах юм. За та бүхэн маань энэ дээр ерөөсөө хувийн уншлага хувийн уншлах дээр нь ингээд илүү тодорхой гарах бах. За тэгэхээр нөгөө юу ягаарэ? Одоо нөгөө амар том шийдвэр гаргах гад нөгөө мөнгө санхүүгийн хувь дээр нөгөө амар том шийдвэр гарах гад байгаа хүмүүс байж магадгүй шүү. За одоо нөгөө бизнесээ нөгөө юу яах гад эргэлтэнд оруулах гад сольж ирэх гад ч гэх юм уу те. Эсвэл нөгөө юу яах гад байгаа хүмүүс байж магадгүй. Амар том тэр нөгөө шийдвэр гаргах гад. Тэгэхээр нөгөө одоохондоо цаг нь биш гэдэг амар том анхааруулга гарч ишүү. За нөгөө дэмий юмд хөрөнгө оруулах гад мөнгөө үрэн таран цацах гад гэж магадгүй. Тэгэхээр ямар гэрээ хилцэл хийх гээд вэ? Ямар хөрөнгө оруулалт өгөх гээд вэ? Гаргах гээд вэ? Тэ өөрөө өөрийнхөө хадгалсан байгаа нөгөө хідэн төөргөө хааш нь яаж ингэж
юу яах гээд байна гэд ингээд амар том анхааруулга гарч байна. Тэгэхээр нөгөө цаасан дээр гарын үсэг зурх гэж байгаа бол маш их тийм бодолтой болгоомжтой хөдлөөрөө гэдэг мессеж гарч иршээ заа юу. Энийг ингээд маш сайн анхаарчих юм бол юу яана гэж байна. Юу маш сайн анхаарах ёстой. Тэгжээч нөгөө нэг юу яана. Өгөө чинь ингэж өөрт чинь үлдэнэ гэж шээ заа юу. Тэгээд нөгөө хитрхи нөгөө өөрөө өөртөө ингэж нөгөө бардаад яг буруу зам руу халтрах гээд байгаа хүмүүс байш үү заа юу. Өстой уучлаарай. Энд дэр бол өстой яа харахгүй тийм том анхааруулга мессеж гарч ирж байна. Энэ бол өстой тоглоом шүүгээд баг хэлчмээр ч юм шиг л надад санагдаж байна. Тэгэхээр та нар маань одоо өөрөө мэдчихэж байгаа шүү дээ тий. Би нэрээ яг яах гэж байгаа вэ? Нэг ямар гэрээлцэл дээр ингэж байгаа бэлээ. Би юу нь яг юу хийх гээд байна вэ гэд ингээд бодоод ингээд нөгөө юу яах гээд. Эндээ тэгэд амар юу ягаараа. Маш бодолтой болгоомжтой хөдлөөрөө дотроо бодолтой дороо суйртай бай гэж би баг хэлээ шүү заа юу. Энийг ингээд амар сайн анхаар. Би бол энэ дэр одоо нөгөө яг тэрийг л хэлээд байгаа юм байна л да. Би бол тэрийг ингээд баг шийдсэн байсан шүү дээ гэд ингээд эргэлзээд хүн хэлсээрээ тэл нөгөө юу яач вэ да. Хэлсээр байтал нөгөө анхааруулсаар байтал нөгөө буруу хэлцэл юм хийгээд ингээд нөгөө асуудалд орчодоо гэж би баг анхааруулах гэдэг шүү за. Ерөнхийдөө ингэж гарсан тавилан хизээч ингэж буруу зүрөө худлаа заадгүй шүү. Тэгэхээр нөгөө үнэхээр хөдөлгөж байгаа бол одоо хүн амьтнээсээ асуудаг юм уу яа тийм. Тэгээд нөгөө хүний имийг нөгөө үзэж чаддаг, хийж чаддаг, мэдэж чаддаг, мэдэрч чаддаг өнгөрсөн одоо ирээдүг үзнэ гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг тэгэж юу яадаг л хүн дээр очиж энийг нарийн нөгөө юуг нь аваараа мессеж нь аваараа заа юу. Би бол одоо анхааруулсаар адил нөгөө буруу хөдөлгдөө. Тэгээд өөртөө хит бардамл хэрэггүй шүү за. Тэгэхээр нөгөө юу яадаг шүү дээ. Эрийг нас уулыг цас гэж нэг үг байдаг шүү дээ тий. Тэгээд нөгөө ямар арслан цагаа ирэхэд нөгөө ямар шургаалцанд бариулдаг гэж нэг тийм бас нэг тийм ардын нэг тийм үгнүүд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь тэрийг ингээд нэг жоохон бодолтой болгоомжтой хандаараа тэгээд нөгөө гэр бүлтэй бол гэж би баг хэлэх гээд байна. Гэр бүлээ аварч үлдчих гэдэг юм уу те. Тэгэхгүй бол одоо нөгөө ажил карьер мөнгө санхүү гэж ингэж нөгөө дайчин явсаар байтал чинь одоо насны одоо мөнгнөөс өөр юмгүй үлдчих үедээ гэдэг юм анхааруулга бас ингэж гараад ишүү заа юу. Тэгэхээр энэ ингээд аюул сони юм а би уг нь ингээд зөвхөн 4 сарын төлөв байдлыг хараад байсан чинь та бүхний маань нөгөө цаашдын нөгөө анхаарч явах хэрэгтэй ингээд урт удаан хугацааны юм онцлог шиг ингэж юу гарч ирээд ингээд бүр анхааруулганд гарч ирээд байгаа юм. Тэгэхээр би бол миний энэ онцлогыг бол сонсох хэрэгтэй зайлшгүй сонсох хэрэгтэй хүмүүс нь сонсож ийн л гэж би хэлэн заа юу. Түүнээс ч зүгээр нэг сарын юм дээр бол ийм амар том анхааруулга сануулга мессеж ингэж гарч ирээд ийн гэж бол аюул сони юм байна. Тэгэхээр нөгөө зайлшгүй сонсох хэрэгтэй болол сонсож байгаа тийм хүмүүс байгаад байна гэж хэлэх гээд байна. За. Тэгээд нөгөө юу ягаараа заа юу. Энийг өстө үнэхээр юу яа шүү. Бодно шүү. За. Тэгэхээр нөгөө гэр бүл гэдэг чинь хамгийн үнцэнтэй шүү л гэж юм. Тэгэхээр одоо нөгөө юу ягаараа. Та нар маань энэ уншлагыг сонсож байгаа хүмүүс маань юу яа шүү. За. Тэгээд нөгөө нэг юу гэр бүл чухал шүү гэдэг байгаа нь болохоор нөгөө юу гэсэн үг шүү. За. Нөгөө анхны амьдрал нь сарнсан булсансан тийм хүмүүс одоо нөгөө ерөнхийдөө одоогор нөгөө юунда итгэж таа байсан альва нэг тийм замналд итгэж таа байсан. За би одоо ингээд дахиж ингэж хуримтламж гэж юу байх вэ? Дахиж хүнд итгэнч гэж юу байх вэ гэдэг ингээд нөгөө өөрийгөө ингээд юу бомлоод иж болохгүй гэж байна. Тэгэхээр нөгөө өөрийгөө нөгөө хүлээсэд тавь гэж байна. За тэгэхээр одоо нөгөө хүлээсэнд орцсон нөгөө сэтгүүлцэн хувьд нэг жоох юм гундуу байгаад байгаа байдлаа юу ячхаа гэж байна. Сарниачхаа гэж байна. Тэгээд нөгөө энэ дээр нөгөө юу яасан гэдэг байна. Нөгөө дотны үнэ алдсан хүмүүс гэж бас юу яагаад байна. Юу гарч ирээд байна. Одоо алдсан гэдэг нь болохоор нөгөө салсан сарнсан гэсэн үг шүү дээ. Тэнгэрт твшээдсэн хүний зам л ингээд амар юм юутай гараад байна шүү. За. Одоо нөгөө тэнгэрт твшсэн хүндээ ингээ буян хийж нөгөө үүлийн тэгшилж буцаа гэж юм. Тэгжээч нөгөө заяа замлынх нь одоо тэр нөгөө юм нь ингээд
дэлгэрнэ гэдэг юм гараад тахын. Тэгэхээр энэ дээр ингээд амар сонин энд ихтэй нөгөө нэг юу яасан гэж гараад байна. Бүр тийм өнгөрөөд нөгөө нэг амар удсан хүн биш гэж шүү за. Тэгэхээр нөгөө ойрын нэг юунд одоо хэдхэн хоногийн өмнө ч гэсэн үг биш шүү за. Зүгээр л ингээд нөгөө он удаан жил болоогүй хүн гэсэн үг шүү за өнгөрөөд. Тэгэхээр он удаан жил чи одоо нөгөө юу яаш штэ 10-аас дээш хичээлийг л одоо нэлээд удцсан он удаан болцсон гэж яригдэн шүү за. Тэгэхээр энэ нөгөө юу яасан л хүний юм хатуурхал замнал гарч ийн. Тэгээд нөгөө юу яа гэж юм. Энерги гэрчмээ дээшлүүлж одоо нөгөө юу яа гэж юм. Өөрийнхөө энергийг сайжруулээд нөгөө яг хүн шиг байгээд юм. Төрөнөөс хойш нөгөө нэг амар хүчрхэг байна, ингээд явж байна. Тэгээ гэр бүл чухал шүү, хүлээлт байна. Тэр голомтоо эрэг бариг гэл ингээд нэг юм баахан юм нэг мессежүүд ингээд сануулгад гараад ирсэн шүү дээ, тий. Тэгэхээр энийг нөгөө нэг онцгой анхаар гэж шүү. За юу. Тэгэхээр нөгөө юу яа гэж юм. Тэгээд шавж бити устдаг. Одоо нөгөө за одоо өргөө гэрт чинь тэр одоо тэр жом тэр 9 шидийн байгаа бол за тэрийг бол устгаж болно заяа. Гэтэ нөгөө нэг юм байгаль дээр байж идэг одоо цуслан дээр байж идэг ч гэдэг юм уу те зүгээр ингээд нэг юм амтан байдаг штэ нөгөө шавж. Тим шавжийг ер нь нэлийн устгадаг байрын нөхөр байгаад нь шүү өөрөө. Тэгэхээр нөгөө тэгж болохгүй гэж байна. Яагаад болохгүй гэдгийг одоо хэрвээ нөгөө хувийн уншлага агуулна тэрэн дээр нь ингээд нөгөө нарийн юмнуудыг хилээд өгье за. Тэгээд нөгөө нэг одоо салсан мөртлөө юу яаж чадахгүй тэр хүн болохоор нөгөө юу өөрөө чинь нөгөө өөрөө тавьж явуулж чадахгүй нөгөө хүнийг ингээд нөгөө юу яагаад байна. Би ингээд нэгээрээ ингэж одоо ядарч яах ч гэдэг юм сэтгэл санаа гундуу ингэж яхад одоо тэр ингэж нөгөө юу яаж сайн сайхан гэр бүлтэй ингэж явна гэж юу яд ингээд нөгөө нэг юм амар тийм хар бараан юуны нөгөө сөрөг эрчим юуны хатуурхал бүр амар байна заа одоо бүр ингэж гэтээ би нөгөө нэг юу яа ингэж хэлэн заа юу одоо нөгөө тэр нөгөө өгөөцсөн хүн байна гэж гараад ирсэн шүү дээ тий тэр хүн бол нөгөө тийм юу энгийн замналаараа буцаагүй хүн шүү за нөгөө энэ нэг муухай тэр нөгөө хатуурхал юм юм уу гэж ингэж гараад ирсэн шүү дээ тий тэрнээс холбоотойгоор ерөнхийдөө би нөгөө цаг усаар бутсан хүн гэж би бараг хэлнэ. Тэгэхээр нөгөө энийг нэг жоохон юу бодолтой байгаад тэгээд нөгөө буян үлийн тэгшлээд нөгөө юу яах хэрэгтэй л гэсэн юу гараад байна. За тэгээд нөгөө нэг өөрийнхөө энерги эрчим юмыг ингээд заавал сэргээд тэгэхгүй бол одоо нөгөө нэг юм өмнө сайхан байсан дурсамжаа бодоод байгаа болохоос ш өнөөдөр ингээд нэг юм жоохон ганцаардсан тэгээд нөгөө юу яатсан гараад байгаа байхгүй юу ганцаардсан одоо нөгөө түрүү нөгөө нэг юм би хаана өдөөд нөгөө имлэг домлого энэ төр гэл нэг юмнууд гараад ирсэн шүү дээ тэгэхээр нөгөө яг тэрэн шиг одоо нөгөө амар ядраад ингээд нөгөө им тарай хийлгээд ер нь би ер нь л ядраад байна гэл ингээд тусал тарай юм хийлгээд л яваад байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу тэгэхээр тэр нь ингээд нөгөө уг нь ингээд тусал тарай им ингээд өөрт нь үйлчлээд ингээд өөрөө сэрэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эсрэгээрээ улам нурмаагаад байна гэдэг ийм мессеж гараад байна. Тэгэхээр нөгөө өмнө нөгөө нэг юу яагараа за. Өмнө нөгөө нэг амар ийм игээн дурсамжтай аз жаргалтай байсан үеишгэ бол гэж юм заа юу. Гэхдээ тэр үеэс нөгөө нэг л алдаа байсан. Одоо нөгөө өөрөө нөгөө нэг тийм өмнө нөгөө юу ч бод санах юм бүүгээр ингээд нэг сайхан болзоонд яваал ирэхлээл ингээд одоо нөгөө амар гоё одоо хүүхд шиг ингээд зугаалц ингээд л одоо нөгөө хаана л тийм гигийн энерги байна тэнд байж идэг байсан хүн байхгүй юу. Тэгээд тэр энерги чинь яагаад ингээд унаад одоо би аач нь өдөөд эмнэлгийн орноос ингээд бараг салахгүй ч гэдэг юм эмнэлгээс салахгүй ч гэдэг юм үү те ингээд өнөөгийн төвшөнд ингээд орой ганцаар юм шиг ингээд байгаад байгаа нь болохоор нөгөө юу гэсэн юм бэ шүү за нөгөө гомдох эсгүй хүнийг гомдоосон гэж юм. Гомдох эсгүй хүнийг гомдоосон учраас одоо өнөөдрийн төвшөнд байгаа шүү. Тэгээд нөгөө гүүдээ би нэг тэгж хүн гомдоодгүй гэд одоо баг миний өдөөс хэлхэл ах л да. Гэхдээ амар сайн бодоод үзээрэй гэж шүү. За юу. Тэгэхээр нөгөө тэр тэгжиж тэр л байсан юм бэ штэ. Би тэр үед анзаараагүй одоо тоглоом шоглоом болгоо би өстө нэг нүднийхээ булангарч хардггүй байсан ч гэдэг юм уу те. Яг ийм юунууд бол гарч ирж байна. За тэгээ та бүхэн маань одоо миний хэлсэн ярьсан юмыг ингээд нөгөө
сайхан биелүүлээрээ. Тэгээд нөгөө магадгүй хувийн уншлага авах гэж байгаа бол авч болно. Тэгээд та бүхэндээ энэ хүртэл сонссонд нь маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. За ингээд 3 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За ерөнхийдөө нөгөө манай 3 дугаар группийн хүмүүс маань 4 сар бол ерөнхийдөө нөгөө жоохон юутай сар байх нэ. Сэтгэл зүйн хувьд болохоор нөгөө жоохон тийм юутай гондуу байх гэдэг. Тэгэхээр нөгөө альва зүйлд одоо юу яах хэрэгтэй шүү за. Одоо нөгөө яг өнөөдөр одоо ингээд 3 сарын 20 хэдэн болж байгаа шиг байна. Тэгэхээр нөгөө 3 сарлаа нөгөө амар юм жоохон хүнд мэдээ сонссон хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө хүнд мэдээ сонссон тэгээд тэр хүнд мэдээний үргэлжлэл нь 4 сарын нөгөө 20 дугаар 7 хоног дээр илүү юугаар маш их тийм илүү нөгөө тусах гээд байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө юу яах хэрэгтэй? Өөрөө нөгөө нэг жоохон сэтгэл зүйн бэлтгэлтэй буюу сэтгэлийн хаттай байгаараа гэдэг мессеж гарч ийн. Тэгээд нөгөө альва нэг зүйлд ингээл одоо залбираад л одоо ингээл өршөөл ирээл ингээд юу яаж байгаа ч гэсэн одоо бол ингээд юу яагаад байна л да. Хорвоо дэлхий бол ивэлээ өгөөгүй биш өгсөн. Тэгтэл нөгөө юу яана гэдэг юм. Жохон тийм эсвэл нь баг нөгөө юугээ тэлчмэрч юм шиг тий 3 дугаар сарда нөгөө одоо 3 дугаар сарда нөгөө маш тийм юу ивэлийг аваараа хорвоо дэлхийн ивэл замналыг ингээд бүр юу яах хэрэгтэй. Далан дуудуулах гэдэг юм уу? Тийг хэрэгтэй гэж мессеж гарч ирж байна. Тэгэхгүй бол нөгөө 3 дугаар сарын одоо энэ группийг сонссон хүмүүс маань одоо ерөөхдөө миний байгаа байдал юм байгаа да гэд мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр яг нөгөө энийг нөгөө одоо оройтгүй байгаа дээр нь засчвал одоо энэ 4 сарын 2 дугаар 7 хоногийн энэ хатуу замнал нэмийг бол даван туулна гэдэг мессеж гарч ишүү. За үнэхээр энэ хатууртлыг юу яах хэрэгтэй гэж байна. 3 сарда нөгөө одоо үлдээ гэдэг мессеж байгаад шүү. За тэгэхээр нөгөө яг энэ 3 сарда үлдээх ёстой гэдэг мессеж ингэж гарч ийн гэж байгаа учраас одоо нөгөө үнэхээр юу юм бэ? Энэ уншлагыг бол өстой сонсох ёстой хүмүүс нь өстой сонсож байгаа юм байна. Гэхдээ нөгөө юу яана гэдэг юм ерөнхийдөө нөгөө нэг жоохон болдог бодвол нөгөө 4 сарыг би алгасаад гарчаасаа гэсэн нэг тийм л юм хэлчих гээд байх юм. Тэгэхээр энэ 4 сар ер нь жоохон тийм юутай та бүхний маань хувьд жоохон асуудалтай байгаад шүү. За тэгэхээр ингээд нөгөө ер нь жоохон эсвэл нь одоо нөгөө юу яатсан хүмүүс нөгөө хилээд тахт чинь хийчихгүй дээ гэдэг нэг тийм мессеж гараад байна шүү. За сануулаад тахт чинь хүн сануулаад тахт чинь яагаад ингэж юу хүний үгэнд ороогүй юм ч гэдэг юм уу? Яг нэг тийм юу яах гэдэг. Хэлсэн штэ анхааруулсан штэ та нарт тэгээд ахад нөгөө анхааруулгын хүлээж аваагүйгээс болоод ерөнхийдөө 4 сарын энерги гэрчим ер нь жоохон юутай байгаад шүү. За хяналттай гэдэг юм уу? Тиймэрхүү байгаад байна. Ер нь жоохон хяналттай байх гэдэг байна. За би чи одоо тэгвэл эндээс нөгөө нэмэлт үзэр татаад. За нөгөө юу яах гэсэн мессеж гарч ирээд шүү. Одоо нөгөө хумсаа нуусан муур гэж байдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүрээлэлээ таниагүйгээс эхлэлтэй гэдэг юм уу? Нэг тиймэрхүү бас хатуурхал байгаад шүү. За хүрээлэлээ таниагүйгээс гэдэг юм уу? Хүнийг итгэх ёсгүй хүндээ итгээд хүнийг басснаас гэдэг юм уу? Нэг жоохон хатуурхал байгаад байна. Тэгээд нөгөө
хичээл зүтгэл гаргаад одоо өөрийг чинь ингээд нөгөө хамгаалж идэг нэг тийм юу байгаад ах юм. Сахуус махуус гэж хэлчихмэрч юм шиг тий. Тэгэхээр нөгөө яг хичээнгүйлэн тэр үйлийг чинь хийсэн шүү гэдэг мессеж бас гараад байна шүү. За. Бүр яа харахгүй нэг тийм мессеж гарч ийн. Тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй шүү. Тэгээд нөгөө альва нэг одоо ажил албач бай, ах トゥ амраг саданч бай, гэр бүлч бай, ижи аавч бай тий. Тэр бүх энэ нөгөө голомт бүрийг нөгөө голомт бүрийг нөгөө юу яах хэрэгтэй гэдэг шүү. За. Хүндлэл, бишрэл, ивэл нөгөө үнэн сэтгэлээр ингэж гамнаж уучлах, нийгүүлсэх ёстой гэдэг мессеж гараад ишээ. За юу. Тэгээд нөгөө энд болохоор одоо яг юу яана гэж юм. За. Одоо хатуургал бүхнийг бол 4 сард нөгөө тохиолдож байх энэ нөгөө нэг иймэрхүү жоохон нэг жижиг цэцэг энэ нөгөө асуудлууд байна гэдэг аашаа тий. Энэ бүхнийг бол аль хэзээ ингээд даваад гараас сууж явах юм байна шүү. За. Та бүхэн маань энийг бүр одоо юу ч тохиолж исэн тэгээд даваад гарна. Давж гараад ингээд за даваад гарсан шүү гэд ингээд бүр ингээд яг болчлоо доо гэд ингээд сууж явах үе ирэн заяа. Тэгтээ нөгөө юу юм бэ? Нөгөө ээжигээ нөгөө нэг жоохон ээжд нь байгаа хүмүүс бол нөгөө ээждээ очиж юу яа гэж байна. Ирхэл инэрлийн нав гэж шүү. За. Ижихээ инэрлийг ав гэж байна. Одоо тэгэд ижигээ нөгөө гомдоос нь туняасан хүмүүс байвал өлмийнт нь сөгдөөд уучлал эргэж байна. За юу. Тэгэхээр нөгөө хүн гэдэг чинь нөгөө хичнээн гомцсон ч гэсэн хизээч та нарын талд байдаг байхгүй юу? Тийм учраас нөгөө юу ягаараа. Тэгээд энэ хараа нөгөө юу гэж хараад ах юм. Ой. Энэ нөгөө эцгийн голомтын нөгөө юуг нь энергийн засан сэлб гэрэл гэгээ оруул инээд баясал түвэ гэд ингээд нэг юм маш тийм юу гарч ирээд ах юм. Анхааруулга мессеж гэж хэлдэг юм уу? Тэгээд нөгөө нэг саяхан нөгөө нэг ижигээсээ нөгөө өршөөлд ирсэн одоо өөрийнхөө буруу миний буруу байсан байна гэж өршөөл ирсэн хүмүүс бол бас байна. Тэгтээ ижи чинь тэр гомдол тайлагдсан мөртлөө тэр нөгөө голомтын гомдол гэж юм нөгөө жоохон юутай гараад ишүү. За. Жоохон тийм нөгөө бараан талтай гараад ин гэсэн. Тэгэхээр нөгөө тэр энергийн засаж эрчмийн сэлбэж одоо нөгөө инээд баяслын түвэ гэдэг мессеж юу яагаад ишүү. За. Тийм анхааруулга юм гараад ишүү. За юу. Тэгэхээр энийг ингээд та бүхэн маань ер нь их тийм юутай байгаараа. Бодолтой болгоомжтой байгаараа. Тэгээд нөгөө ижиж гэлтгүү. Тэгээд нөгөө хамт ингээд өөрийнхөө хүрээлэл одоо хамт ажилдаг барьдаг тэр хүмүүсийг нөгөө гомдоочоод тэгээд уучлаарай гэж ганцхан уучлаарай гэж хэлээл бүх зүйл арилждаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүний нөгөө үр зүрхэнд хүргэсэн үг болгоныхоо тэр төлөөс үлийг тайлуулах ёстой гэдэг мессеж гараад ин. За тэгэхээр нөгөө хүн бити цаашид ерөөсөө хүн бити гомдоо. Одоо нөгөө өөрийн чинь гомдоосон байсан ч гэсэн нөгөө юу яах хэрэгтэй. Заавал тэгж нөгөө хариугаа аавна гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар нөгөө юу яаж бусдыг нөгөө нэг гомдоох ёсгүй шүү гэж байна. Өөрөө бол асар их юм гомдолтой зүйлтэй тулгарсан тэрийгэ даван туулах гэж ингэж явж байгаа. Одоо энэ юуны юм одоо 3 сарда ингээд нэг жоохон хатуурхал хүлээгээд ингээд явж байгаа нь одоо 4 сар руугаа дамжих гэдэг шүү гэдэг юм мессеж байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрөө ингээд нөгөө асар их юм гомдолтой байсан ч гэсэн нөгөө юу яаж болохгүй шүү. За. Одоо юу гэж хэлмээр юм дээ. Бусдыг бити гомдоогороо гэдэг мессеж байгаад байна. Тэгээд нөгөө нэг юу яах юм бэ? Тэр өргөө гэрээ одоо ижи аавынхаа голомт тэр нутгийн тэр одоо хүлээлт гэдэг юм уу? Яг тэр нэг тийм эцгийн голомт одоо нөгөө юу яадаг ч тийм хүн ингээд нөгөө алдаж оноод яваад их юм бол хамгийн их шархалдаг зүйл нь болохоор ижи аав байхгүй юу? Тэгээд нөгөө ижи аав нь хоёр тустай голомттой байсан ч гэсэн одоо өр хүүхдээ бодохгүй хамгаалахгүй шаналхгүй эцгэх гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө эцгийн голомтыг зорин очоороо гэж юм. Тэгээд ингээд нөгөө түрүү нөгөө энерги эрчмийн ингээд засвал ингээд гэл хэлээд ирсэн шүү дээ тий. Тэгэхээр одоо
тэгжээж нөгөө нэг юу н энерги нь ингэж сайхан юу яах юм бэ? Үр үндэс ухсааныхаа ивэл замналыг ингээд юу яах юм бэ шүү. За сайхан нөгөө цагаан сүүгээр ингээд нэг юм эрүүл өргөцсөн шиг ингээд нэг зам үйлдэн нэгднэ гэсэн мессеж гараад шүү. За тэгэхээр энэ дээр нөгөө жоохон та бүхэн мань жоохон анхааралтай байгаарай. За юу. Энэ дээр бол тийм анхааруулга гараад байна. Та нар маань тэгээд нөгөө заавал сонсох хэрэгтэй болвол яг энэ группийг сонгож орж ирж юу яаж байгаа хэл та сонсож байгаа ах гэж би бодож байна. Тэгэхээр нөгөө юу яа шүү. За ингээд нөгөө юу яагаад ах юм. Энэ дээр өстө уучлаарай нөгөө эсвэл одоо нөгөө энэ дээр нөгөө юу яатсан гэдэг юм. Одоо нөгөө хүнээ нөгөө нэг алдсан. Одоо хүнээ нөгөө бурхан болцсон. Одоо тэр хүн нөгөө татвар татны хүн бурхан болцсон. Тэгээд нөгөө их шаналлаа. Тэгээд нөгөө ерөөсөө ийм юу буруутгалыг одоо өөрөө хүлээгээд байгаа юм шиг одоо нөгөө бараг чамаас болсон мэт гэдэг нөгөө хүмүүс нөгөө нэг ингээл өөрөөсөө алдаа явахгүй мөртлөө нөгөө өрөөл бусдыг нэг ингээл буруутгаал ингээл тал талаас нь ингээл дайраад идэг штэ тий. Яг тэрэн шиг нөгөө найдахгүйгүй болцсон юм шиг ийм хатуурхалт гараад шүү. За тэгэхээр нөгөө ямар ч байсан энэ уншлага дээр гарсан юмыг нөгөө маш сайхан тунгаан бодоод тэгээд юу яагараа за. Би бол ингээл юу яавал гэж хэлнэ. Энэ нөгөө дэвшсэн хүнийгээ тайван буцаалгаад тэгээд өөрийнхөө заяа замнал тавиланг болвол нөгөө юу яа авран хамгаал гэж би бараг хэлэн за. Тал талаас л нөгөө юу ирээд ах юм. Ямар сони юм бэ нөгөө дайралтууд ирээд шүү. За тэгэхээр нөгөө яг байгаа газрын чинь чанх урд зүгээс маш их дайралт ирж байна гэж би бараг хэлэх гээд шүү. За. Тэгээд чанх урд зүг тэгээд нөгөө чанх хойд зүг нь штэ. Чанх хойд зүг хоёрт ер нь өөрт чинь маш их тийм ивэлхүү. Урд хойноос чинь нөгөө юунууд одоо тэр нөгөө юуны Аратны арслан гэдэг нэг кино түүхтэй кино байдаг шүү дээ. Яг тэрийн шиг нөгөө цөөвөр чоннууд нөгөө симболоо билүү симбогийн аавлуу билүү ингээд юу яагаад идэг шүү дээ. Дайраад идэг шүү дээ. Яг тэрийн шиг ингээд нөгөө урд хойд зүгөөс чинь юу дайралт ирээд байна. Тэгээд нөгөө яагаад одоо ингээд нөгөө зүүн урд зүгээс л ингээд энэ да гэж зүгээ нөгөө буруу юу томилж болохгүй шүү. За тэгээд нөгөө жоохон нөгөө юу бэ? Энерги сайтай том хүн шиг бай гэж байна. Одоо нөгөө өөрөө нөгөө нийлх нөгөө баг хүүхэд биш штэ. Тэгэхээр нөгөө альва зүйлийг бодох нэгийг бодож хоёрыг тунгаа гэдэг үг байдаг штэ тий. Тэгэхээр яг тэрэн шиг бодолтой болгоомжтой бай гэдэг ийм сануулга бас ингэж гараад ишүү. За тэгэхээр та бүхэн маань юу ягаарэ? Энэ бүхнийг ингээд сонсоод ингээд яхаж байгаа. Багдгүй нөгөө говийн уншлага авъя ерөнхийдөө нөхцөл байдал иймэрхүү байгаад байгаа юм аа гэд хэрвээ тэх юм бол юу ягаараа за юу. Говийн уншлага авч болно шүү. За. Тэгээд нөгөө нэг уг нь нөгөө юу яасан юм бэ л та. Анханасаа уг нь ингээд нөгөө эвийн хилцээр гэж хийх ёстойсэн байхгүй юу? Одоо эвийн хилцээр гэдэг нь болохоор нөгөө бурхан чөтгөр хоёр гэдэг шүү дээ тий. Амьдрал нөгөө нэг юм 90-тэй бараантай алдаа оноо ингээд инсэлжээдэг хорвоо дээр амьдарч байгаа юм чинь нөгөө альва зүйлд нөгөө юу бардамнахгүйгээр ч гэдэг юм уу, ам гарахгүйгээр ч гэдэг юм уу, бусдыг нөгөө дордлохгүйгээр ч гэдэг юм уу те. Хүлцэн төвчин өнгөрүүлэх ёстой байсан зүйлийг нөгөө төвчин өнгөрүүлж чадаагүйгээс ерөнхийдөө нөгөө энэ одоо нөгөө ерөнхий энэ төлөв байдал дээр ингээ гарсан энэ жоохон гундуу сэтгэл зүйн шаналтай гэмтэл мэмтэлгээд энэ юм чинь яг тэрнээсээ ихэлтэйгээр явсан байх шүү. За тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй? Тэгэхээр нөгөө альва зүйлийг нөгөө маш их тийм уужим ухаанаар юу яаж байгаараа за уужим ухаанаар их сайхан тэнцүүлж бодороо. Тэгэхээр нөгөө үүдэн өмрийн зайд сэтгэхээсээ илүү том зургаар илүү алсыг хардаг ийм байгаараа гэж юу яагаад шүү. За тэгээд нөгөө та нар маань нөгөө юу яах хэрэггүй юм бэ шүү.
нөгөө юу лээ. Нөгөө ангийн мах зах гээл тэгдэг штэ тий. Нөгөө 5 шум малаас 5 шум мал тэгээд заас шарахаа бол хамаагүй, дахаа шувуу хамаагүй. Тэгээд нөгөө ангийн мах гэдэг штэ тий. Нөгөө хөрөөс ч гэдэг юм уу. Одоо нөгөө зэрлэг гахаач гэдэг юм уу те. Нөгөө чон монч гэдэг юм уу. Нөгөө тиймэрхүү нөгөө юу мах юм ерөөсөө тэгж юу яаж болохгүй шүү. Идэж ууж болохгүй шүү. За ер нь ингээд айгүй тийм том юу гарч шүү. Анхааруулга мессеж гараад шүү. За тэгэхээр нөгөө юу ягаараа. Тэгээд нөгөө эзэн нь өгөөд ч гэсэн мөртлөө нөгөө нэг шагнал цом ингээд нэр алдар ингээд байж идэг юуны шагнал урамшуул одоо тэр нөгөө алдрын юуны цом мом гэл ингээд нэг юмнууд байгаа шүү тий. Тэгэхээр эзэн байхгүй юу тахлын ширээгч гэдэг юм уу тий. Эзэнтэй юм шиг өөдөн татаж авч яв гэдэг мессеж гараад шүү. За. Тэгэхээр одоо нөгөө 4 сард болохоор нөгөө зөвхөн тэр нөгөө өөрийнхөө амьдралын нөгөө ажилдаа явахгүй одоо мөнгөтэй байхгүй гэдэг ийм тийм нөгөө ойр нэг сарын хугацааны тийм нөгөө жижигхэн уншлага энэ дээр хийгдэхгүй байна. Тэгэхээр нөгөө заавал та бүхэн маань энийг сонсох хэрэгтэй байсан байх гэж бодож шүү. За. Тэгэхээр нөгөө маш их ийм том мессежүүд ер нь гараад байна. Өмнөх 1 2 дугаар 3 дээр ч гэсэн хүртэл айгүй сони ийм том мессежүүд гараад исэн байхгүй юу. Тэгэхээр эсвэл одоо нөгөө энэ миний уншихыг өмнө одоо сонсч ирсэн. Тэгээд нөгөө одоо дахиад сонсохыг одоо хүлээж ирсэн ч юм уу. Тиймэрхүү хүмүүс бас сонсохыг үгүйсэхгүй шүү. За. Тэгэхээр нөгөө өөрийн чин талаар хин юу гэж ярих нь огт хамаагүй гэж шүү. За юу. Тэгэд амар дими юмд санааж илээгээл гомдоол туниал намаа хинч ойлгохгүй байна. Миний тухай энэ хүн тэгэж ярьсан байна. Тэр тэгэж ирсэн байна. Миний хамгийн итгэжсэн хүн тэгсэн байж тээ гэд ингээд дандаа сэтгэл зүйн ийм гутралтай ингээд яваад иж болохгүй. За ерөөсөө юу яагаад вэ? Сэтгэл зүйн гутралтай байгаад байна. Тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй шүү. Нөгөө даяа зам одоо нөгөө магадгүй нөгөө гал морин жилийнхаа заслуулыг хийлгээгүй ингээд юу яагаад байгаа сэтгэл зүйн гутралтай явж байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй. Энэ бол дийлэнх нь нөгөө заслуулыг хийлгээгүй хүн гэж гараад ишүү. За хийлгэн гэд бодсон ч юм уу эсвэл хийлгэхийг хүсэхгүй яваад байгаа ч юм уу тий. Тэгэхээр нөгөө иймэрхүү юу байгаад байна. Тэгэхээр энэнийг нөгөө нэг сайхан хийлгэж мэлгээд тэгээд ер нь тэгж альва зүйлд ерөөсөө бити юу ягаараа. За бити нөгөө тэгж гондоо гутуу ингэж юу яагаад вэ? Яваад гэж юм. За хийх ёстой юм хий. За юу маш гайхалтайгаар хий. Хичээл зүтгэлтэйгээр хий. Тэгээд инэрл одоо хайр түгөө одоо хүн бай гэдэг мессеж гараад байгаа. Хүн бай гэдэг чи одоо хүн өр зүрхтэй юм чинь одоо нөгөө хүнийг инэрдэг хайрладаг, хүн тайрлагддаг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нөгөө өөрөө болохоор нөгөө жоохон энерги сул учраас нөгөө юу яагаад байна. Ер нь ингээд нөгөө ойр ганцаараа нөгөө шаналлаа зовоод гэдэг юм уу? Жоохон энерги сул ингээ яваад ишүү. За тэгэхээр нөгөө хүнд хайрлагдах хэрэгтэй, хүнийг хайрлах хэрэгтэй. Тэгээд тэр нөгөө халуун дулаан гал голомтыг цогцлох хэрэгтэй. Тэгээд нөгөө ижээ аавын голомт энэ одоо ботсон хүн ингээл түрүүнээс хойш ингээл зөндөл юм гарлаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань энийг ингээд нэг юм аюул сайхан юу яагаад бодож болгоогоод ингээд сонсороо. За тэгээд нөгөө юу яах хэрэггүй. Бити тэмцэлтэй дээ заа юу. Бити тэмцэлтэй дээ. Бити нөгөө буруутахаа дээ. Бити нөгөө одоо нэгэнт ингээд болоод өнгөрсөн үйл тавиланг одоо буцааж болохгүй шүү дээ тий. Харин тэ болоод өнгөрсөн юмыг яг байранд нь орхиод тэрийг ингээд засаж залуулад юу одоо бүх тэр хамгаалалт юм юу байдгийг тэр нөгөө гигэн сайхан бүхний даллуулах хэрэгтэй гэж шүү. За тэгэхээр нөгөө одоо хүн бай гэдэг чинь одоо өөрөө чинь муу байна муу хүн гэж хэлж тэр утгаар нэглээгүй шүү дээ тий. Хүн гэдэг чинь өөрөө юу сэтгэл зүйн амтан байхгүй юу. Тэгэхээр нөгөө хайрлаж хайрлуулах хоёрын тэр нөгөө эрчим энергийг зөв годролт нь оруул гэж хэлгээд байна. За энийг ингээд нэг юм маш гоё юм зөв годролт нь оруул гэдэг мессеж байна да. Тэгээд та бүхэн маань энийг ингээд сайхан бодож юу яаж сонсоорой. За тэгээд одоо нөгөө цаашаах одоо нөгөө 4 сар одоо ерөнхийдөө нэг жоох юм матурхалтай мөрж байгаа бол цаашаах тэр сар жилүүдэд одоо нөгөө юу яхаар байна вэ? Ямархуу мессеж төлөв нэрийг гарч ирэх нь вэ гэдэг юм юу яагаад нэмэлтээр татаад өгье. За тэгээд одоо бүгдээрээ юу яа. Уншилгаа өндөрлөнө гэсэн үг шүү. За.
юу яана гэж шүү. За. Одоо нөгөө энэ 3-4 сарын нөхцөл байдал бол ингээд юу яана. Альва шин бүхний чинь эхлэл тавигдж байгаа учраас ер нь жоохон юм хатуурхалтайгаар орж байгаа гэж шүү. За. Тэгээд нөгөө юу яах юм бэ? 5 сараас эхлээд зүгээр халигж цалгина гэж юм. За юу. Одоо нөгөө бүх юм чинь дэлгэр тэгш ингэж гэрэлтэн гэж юу яаж шүү. За. Гарч шүү. За. Тэгэхээр та бүхэн маань одоо 3-4 сарын энэ юугаал даваад засаад залгаад ингээд дэлгэрүүлэл ингээд юу ячхаал гэдэг мессеж байгаад шүү. За юм. Тэгэхээр нөгөө юу ягаараа хондог тулгсан хүн нөгөө дараагийн жилд нь одоо энэ жил гэдэг юм уу өмнөх жилдээ ингээд гуруулаа хондог тулгаа зогсож ирсэн бол одоо нэг нь үгүйдсэн гэдэг байгаа шүү дээ. Нэг юм замлаараа ингээд яваагүй нэг хүн байгаад байна гэд бас ингээд түрүүн бас нэг тийм юун дээр гарсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хүнийг хайрал гэдэг агагийн утга учирыг дандаа санаж яваараа гэдэг мессеж гараад шүү. За тэгээд 5 сараас угаасаа тавилан эргээр иргэнэ гэж байна. Маш их юм сайхан эргээр иргэн. Гэхдээ нөгөө өөртөө нэг жоохон хамгаалттай баймаар юм биш үү. За. Одоо ваа. Тэгээд нөгөө юу яана гэж чинь заяа замл чинь дэлгэрээд гэрэлтээд маш их тийм гайхалтай одоо нөгөө өндөр насыг наслана гэдэг чтэй тий. Хүн нөгөө буйны нөгөө юугаа идэлнэ гэдэг чтэй тий. Насны нөгөө буйнаа идэлнэ гэдэг шиг яг тэрэн шиг тийм нөгөө гайхалтай сайхан тавилан ирнэ гэж шүү. За тэгэхээр нөгөө одоо бити юу ягаараа маш их шаналж зүдэрч бити ингэрээ за. Тэгээ харуу бүрүүд ерөөсө бити ойр ганцаараа яв харуу бүрүүд нөгөө альва зүйлийг ерөөсөө хорвоо дэлхийгээс харуу бүрээд бити нөгөө юм тавилан бити гуй гэж шүү. За юу. Тэгэхээр нөгөө та нар маань юу ягаараа залбирал үйлдэх гэж байгаа бол их сайхан наран гэж мандчихад заяа замлаа даатгах. За юу. Бүр ингээд амар чин сэтгэлээсээ за харин харуу бүрүүд уйлах, мэгших, ганцаардах, орь нэгээр явах, барих, жижиг заяа замл яг тийм тавилан ерөөсөө бити нөгөө нэг юу яа. Хийгэрээ гэдэг юм мессеж гараад шүү. За. За та нар маань өстө үнэхээр тэгээд одоо энэ 5 сараас эхлээд нөгөө өстө тавилан иргэнэ гэж шүү. За юу. Одоо тэр өстө бүр амьдралын чинь нөгөө хамгийн хатуу эргэлтийн цэг нь одоо энэ 4 сараар дуусгар болох юм байна шүү. За. Энэ 4 сараар тэр замнал нь дуусгар болоод 5 сараас эхлээд зүгээр амар гоё. Одоо эсвэл та нар нөгөө нэг энэ гал мөрөнчлөлтэй нөгөө заслуул хэлгээгүй хүмүүс байгаад ингээд хэлсэн шүү дээ тий. Тэгээд тэргээ хийлгээд тэр үлээ ингээд хийлгээд ингээд яах юм бол өстой үнэхээр угаасаа та нар хийлгэх юм бэ. Та нар угаасаа энэ ийм гэд ингээд угаасаа нөгөө юу яа. Бүгдийг ингээд уншиж ингээд сонсож ингэчихэд ер нь яг иймэрхүү байгаад байгаа ш. Нэрээ тийм штэ гэдэг юм нөгөө хүн нөгөө толгойлоо хүн хэлхээс нааш гэдэг шиг тэгэхээр нөгөө яг ингээд сонссон учраас та нар ингээд бүгдийг өөрчилж чадна гэж шүү. За тэгээд нөгөө юу юм бэ? Би нөгөө түрүүн анх ярьсан уншлага юу эхэлж байхдаа нөгөө болдог бол та нар энэ 4 сарыг зүгээр алгасаад өнгөрчтөөч болоосой гэж хэлсэн те. Яг тэрэн шиг л тэгээд нөгөө 4 сар одоо ерөнхийдөө нэг жохон тийм юу та. Гэтэ нөгөө амар бити гундаараа за нөгөө хүний амьдрал чинь нөгөө баяр баясал жаргал зовлон сайн муу сайхан муухай ээлжидэл байдаг хорвоо учраас нөгөө юу яа шүү. Нэг айхтар гундаал туниадл одоо ингэж байх шаардлага байхгүй шүү. За тэгээ та бүхэн маань юу яа хувийн уншлагын тэр авъя гэх юм бол юу ягаарэ. Хувийн уншлага авч болно шүү. За юу. Тийм тэгээд ерөнхийдөө нөгөө баг юу яачлаа дөө нэг тийм хувийн уншлага авахар хэмжээний ерөөсөө л бүх нөгөө хувийн уншлага авахааргүй хэмжээний бүх юмнуудыг чинь л баг энэ юун дээр юу яагаад өгчлөө. Энэ группийг сонсож байгаа хүмүүсийн бүх юмыг ингээд баг хилээд өгчлөө. Гэхдээ нөгөө юмыг яаж мэдхүү асууж тодруулмаар зүйл байх юм бол та нар маань хувийн уншлагаар юм уу тэр одоо нөгөө миний фэйсбүүкийн тэр содон тараат гэдэг юугаар группээр орж ирээд асууж тодруулах зүйл байх юм бол асууж тодруулчих болно шүү. За түүнээс ч одоо ерөнхийдөө нөгөө гарах ёстой, хэлэх ёстой, та нарын маань сонсох ёстой мессежүүд анхааруулгууд те бүгдийг нь л ингээд энэ групп дээр бодоод хэлчлээ гэж би хувьдаа бодож шүү. За тэгээ та нартай баярлалаа энэ үртэл сонссонд. Тэгээ бүгдээрээ ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Та бүхэндээ баярлалаа.